Сайн байцгаана хүмүүзэгчтэй Өвөрангай үндэсний телевизийн тодорхойлго ярилцлагын цаг маань хэлж байна. За бид өнөөдөр Өвөрангай аймгийн Хужирт сумын цагаан асгад хайрхан буюу за хуучнаар бол өвлгийн хайрхныг 9 сарын 3-нд тавих гэж байгаатай холбоотойгоор за төрийн өндөр дээд номч тоогол ухаатай мөргөн дээдийн улаач осорч юмаа. За Чингисийн Монголын залуучуудын холбооны тэргүүн Ингэлт нарыг бүрэн оролцуулаад байна. За та бүхэнд өнөөдөр мэдээ хүргэе. Сайн байцгаана уу өнөөдөр мэд. За тэгэхээр ямар учиртай за хэвлэлийн байгууллага дээрээ сонсож байхад л бол таны одоо дээдс буюу төрийн өндөр дээд номч тоол ухаатай мөргөн дээдс бол энэ хайрхныг одоо ингээд дахиа гэж хэлсэн гэж та хэлжсэн. Тэгээд яг ямар учиртай үзэгчдийн тайлбар гэж үг юм. Тийм. Төрийн өндөр дээд номч мөргөн тоол ухаатай мөргөн дээдс маань миний бие дээр залраад жил гаруй өнгөрчээ. Тэгээд буусан цагаасаа эхлээд Монголын ёсчуудаг, Монголын хууль цааз, Монгол ёс заншил, Монгол хүний ухаан, өмсгөл юу гэдэг юм байгаль тэгээ яаж харцдаггүй. Ер нь Монгол хүн ямар байх ёстой бүгдийг эхнээс надад хэлжсэн л та. Тэгээд ойрын хугацаанд маш энэ ойрын хугацаанд, богинохон хугацаанд энэ сайхан 2 том шүтэн, 2 том энергийг босгох үүрэг даалгавар өгсөн байгаа. Тэр маань Өвөрангай аймгийн Хужирт сум цагаан асгад буюу өвлгийн хайрхны бэлдэн босгох тийм шүтэн байгаа. Тэгээ энэ шүтэн маань одоо үеийн бидний тэр нөгөө овоо тахилга, туг тахилга тэдэн маань биш. Яг 13 дугаар зууны үед эзэн хааны үед Монгол хүмүүс Монгол тэр овоо тахилга туг сүлдээ газар тэнгэр эцгээ яаж тахдаг байсан юм бэ гэдэг талаас нь одоо ч жинхэнэ одоо энэ үед харуулах тийм үйл явдал болох гэж байгаа. Энэ маань биднээс өмнөх 1000 жил бид нар юу энэс хойш 1000 жил одоо ер нь бол энэс хойш дахиж ингэж ийм тахилга болохгүй. Энэ бол ганцхан удаа тохиож байгаа маш ховор боломж юм байна. Тийм болохоор энд манайста Монгол цустай хөх толботой тэнгэрцээ хүн болгон маань оролцоосаа. Тэгээ энэ хоёр сайхан хоёр том шүтээ маань Чингис хааны үед миний одоо тэр дээдс маань хэлсэн миний үед их овоо эцэг овоо гэж хоёр овоо байсан. Тэр маань ард түмэн бүгдийн овоо байсан. Одоо өнөөх тэр сайхан шүтэн дээр очисон хүмүүс маань тэнгэр эцэгтэй шууд холбогддог. Газар ихийнхаа хайр инэрлийг бүрэн авдаг гэсэн утгаараа ийм хоёр сайхан шүтэнийг дахиж амилуулж байгаа нэг зүйл маань. Тэгээд яагаад Өвөрангай аймгийн Хужирт сумд босгосон юм бэ гэдээ асуусан чинь Монгол улс маань энэ дэлхийн зүрхээ харин Өвөрангай аймаг маань Монгол улсын төвцөг байдаг газраа маш их түүхийг агуулж байгаа нутаг. Тэр цэс маань цагаан асгад буюу өвлгийн хайрхан маань одоо тэр гомдор чааны хууж хуундорж тэр сайхан хаадууд пөөхсөн хаадууд маань амьдарч байсан тийм нутаг юм байна. Тэр уулын бэлдэн амьдарч бас тэнд түүхэн үлдээд өөрсдөө бас тэнд сайхан хорвогийн мөксөг үзүүлж байсан тийм бас түүхтэй юм байна. Тэгээ бид анх буусныхаа дараа та нар энэ сайхан уулын түүхийг мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээ магадгүй одоо энэ сайхан тахилга дээр очиод тэр уулын түүхийг ярих чинь билүү. Тийм болохоор өстой түүх давтагдж байгаа энэ сайхан үед хүн болгон очиод түүхээ сонсоосаа өөрийн гэсэн түүхээ бүтээгээсэй гэж бас их хүсэж байна. Тэгээд эцэг аваа маань хар тогтойгоо зүүн талд нь орших буюу хар зүйлүүд даана. Хар зүйлүүд гэдэг маань өнөө хараалж хатганд өртсөн хүмүүс өвчин уучид баригдсан одоо тэр улсын хорлол авсан ер нь болохон байсан хүн болго маань эцэг аваан дээр сайхан гол нь бидний зааснаар зөв тахижиж тэр болохгүй зүйлүүдээс салаад эргээд сайхан хамгаалтандаа ороод явж байхад баруун талд нь орших цагаан сүлдтэй их овон дээр маань болохоор хүмүүс маань бас ном журмынхаа дагуу залбирч ингэж сүсгэлснийхаа дараа өнөөх цагаан сайхан хүслүүд буюу ханийн заяа, үргийн заяа, амьдрал ном эрдэнэ юу гэдэг өв соёл бүх зүйлийг их оноосоо гуйж байгаа. Тийм хоёр том энерги босч байгаа юм шүү. Чингисийн Монгол залуучуудын холбоо хязээ байгуулагдсан ямар үйл ажиллагаа явуулдаг? Одоо тус тахилгад ямар үйл ажиллагаанд оролцож байгаа? Чингисийн Монголын залуучуудын холбоо бол анх 2007 оны 11 сарын 3-нд байгуулагдчихсан. За байгуулагдаад бол яг санаа зорилгоны бүлээр Монгол хүний үнцнийг нийт мэдүүлэх, Монгол хүний үнцнийг одоо өргөх, мөн түнчлэн Монгол хүн байх. Жишээлбэл гадны болоод одоо гадаадын явуулж байгаа бодлого, нөлөөллийн эсрэг өөрсдийн одоо хийж чадах тэр бүх зүйлээ оюун ухааны хэм хэмжээнд тохируулан одоо хийж үлдэх.
ийм санаа зорилгыг залуучууд нэгдээд тэгээд энэ холбоог анх байгуулж ирсэн юм байна. Тэгээд энэ холбоо маань тасралтгүй үйл ажиллагаа явуулж хотынхоо залуучуудад энэ өв соёл уламжлалынхаа бид өөрсдийнхөө мэддэг мэдлэгээ тэр хүмүүстээ мэдээлэл болгож одоо хүргэх энэ ажлуудыг бол ихээр илүү тухайн үед л анх хийж байгаа хүнд идэв байсан л та. Ойлгох хүмүүс байна. Ер нь бол яг өв соёл уламжлал Монгол хүн байна гэдэг нь өөрөө ер нь бол их ойлгомжгүй байдал руу орчихсон тийм мэдээлэл нь хомс. Ер нь гадны одоо нөлөөлөлт их автчихсан. Олон янзын мэдээллийн орчуулгуудаар тэр зүйлсүүдийг одоо мэдлэг нь одоо ариун байдаг. Өөрийнхөө яг дотоод өөрийнхөө мэдлэг үндэснийхээ хэв шинжийнхаа зүйлийг болохоор мэдэх мэдээлүүд нэг том бага. Иймэрхүү байсан л та. Тэгээд бид тасралтгүй тэнэс үйл ажиллагаа явуулаад одоо ингээд харахад бол ер нь бол Монголын залуучуудад бас нэг өв соёл уламжлалаа бас хадгалъя, түгээнлэгрүүлье гэдэг энэ сэтгэл зүйг одоо бэлтгэхэд бол бидний зүгээс бол өөр өөрсдийн хэмжээнд тодорхой зүйлийг бол хийж өдөрвөрлөө. Тэгээд ер нь бол Чингис Монголын залуучдын холбоо бол ер нь эзэн хаантай холбоотой бидний үгдээдтэй холбоотой бүхий л одоо үйл хэрэгт бол өөрийн одоо тус тимийг өөрсдөөс шалтгаалж бүхий зүйлээ одоо хийж одоо тослохыг л одоо хүсэж ирэмсдэг ийм залуучууд байдаг юм. Яг энэ утгаараа л одоо энэ Чингис хааны Алтан дээд үнний аялгау их сурвалжийг одоо бичиж тойд одоо хүргэж исэн их багш тийм Тавал Ухаатай мөргөн дээдсийн одоо онгод бууж улаачтай буусан гэж мэдээллийг бид аваад тэгээд ихэнд их гайхсан л да тийм бид өөрсдөө тэр их сонирхдаг залуучууд тэгээд ер нь бол энэ ямар сайхан мэдээ вэ гэж тийм хэрэг үнэхээр ингээд юм бол эргээд бас өв соёл уламжлал маань дахин сэргэхэд тэр үед амьдарч исэн тэр одоо юугаар бидний хэр бол өндөр дээд язгуураараа тийм юугаар орчин үеэр бол сүнс гэж ярьдаг. Бид нар бол язгуураар ер нь бол язгууртан гэж хэлдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр чинь Монголын улс орчинд ч гарч байгаа. Одоо дээд тэнгэрээс язгууртай гэдэг тийм. Тэгэхээр ер нь бол бид нар бол язгуур угсаа гаруулаа. Бидний хүүдээс их мэддэг тийм ээ. Эргээд үр хоочтой эргэж буудаг. Тэгээд үр хоочсон хамгаалдаг. Ивэлдэ авдаг. Тэгээд Монгол үндэстэн мөнх орших тэр үйл хэргийг тэндээс удирдан чиглүүлж одоо эргшээж идэг ийм байна гэж бид ойлгоо. Сорогтон хатан бас яг тэр утгаараа Алтан дээд гэрийг дээрээ тэр юу гэдэг сайн одоо буулгаж ингэж үр хоочтой санаасан ба. Мөнх хааны хаан ширээнд 1251 онд залхахтаа одоо өөрхөн хөгчүүдээ толоо эзний хүү энэ Алтан дээд гэрийг Алтан дээдний аялгауг багцлаад тэгээд хүргэсэн байх. Энэ түүхэндээ ч бас байгаа энэ их сурвалжтай ч бас байдаг. Тэгэхээр яг энэ дээр бол яг өнөө цагийн монголчуудын амьдрал тэр чигтээ байж байгаа. Тэгээд энэс гарах гаргалгаануудыг нь энэ дээр бүр маш нарийн тусгаж өгсөн байна. Тэгээд энэ дээр юу гэж хэлэхээр ерөөсөө байгаль цагаараа хамгаалах хэрэгтэй юм аа. Тийм ээ? Энэ эртний зан үйлүүдээ ёс заншлуудаа сэргээж явах хэрэгтэй юм аа. Энэ эргээ цаашлаад Монголыг мөнх одоо байлгах энэ зүйлийг цаана хамгаалт болгож одоо суулгасан байдаг тийм ээ. Энийг зан үйл болгож, зуршил болгож, дадал болгож байн хийвэл одоо хийж байвал тэр нь ариунаар сахиулагдаж үлдээ. Тэр ариун зүйл нь эргээд үрх очтой тэр хэвээр өвлөгдөж үлдэж явах хэрэгтэй. Тэр үүргийг өвгдээс бол хариуцсан тийм ээ. Өвгдээс үрх очсоо бас эргээд өвгдээс болоход нь бэлтгэж тэр хэм хэмжээнд нь одоо боловсруулах ийм шаардлага байсан. Цагийн аясад бол тэр нь одоо биегдээд дайн дайжин элдв босын одоо гадны эзэрхэгч одоо бодлогын нөлөөллөөр тэр нь одоо явсаар байгаад тэгэд өнөө цагийн монголчууд бид жоо ийм байдалтай байгаа ийм байна. Тэгэхээр энэс гарах одоо гаргалгаа нь бол яалтчихгүй бидний үгэд эцсийн одоо энэ гүн ухаан, соёл, ёс заншил, уламжлал маань юм байна. За энийг бид мэдэж авснараа монголчууд бид цаашид одоо мөнхөд орших ийм боломж олцсоос нээлттэй байна. Энийг оршин тогтнуулах тийм одоо нөхцөл боломж олцоог бол бүрдүүлэх нэг хүчин зүйлс, нэг одоо зан үйл одоо үйлдэл нь энэхүү одоо шүтэн босгох үйл явц юм байна гэж бид ойлгож байгаа. Ийм ч. Тэгэхээр залуучуудын холбоог тэргүүлж явдаг хүний хувьд залуучуудтай уулзаад Алтан дээд үнний аялгау номын талаар тэгэл ёс уламжлал түүхийн талаар бас нэлээдгүй ярьдаг байхaltaа. Тэгээ залуучууд маань хөгжил даяаршил гэсэн нэг юм руу яваад байгаа тийм ээ. Бид бүхэн маш эрчтэй явж байна гэж яригадаад байгаа. Тэгэхээр бид нэр түүхээ ярих тэгээд ёс заншлаа авч үлдэх тал дээр залуучуудын хандлага хэрэг байна. Ер нь ингээд даяаршил гэдэг бол ер нь төрийн их одоо ер нь төрийн болоод нийгэмд их танигдсан олонний танд гэж хүмүүс байдаг тийм. Олонний танил хүмүүс бол ерөөхдөө нэг үгийг төлхөө ярьдаг байлаа шүү дээ. Хүсэн өсөөгөө бид даяаршиж байгаа энэ нийгэмд
дэлхийдээ хөл нийлүүлэн алхах ийм одоо цаг үе юм аа. Гэтэл нөгөө дэлхийдээ хөл нийлүүлэе гэдэг гэтэл чинь яаж хөл нийлүүлэх вэ? Даган дуурайж нийлүүлэх юм уу? Эсвэл өөрсдийн давтагдшгүй тэр соёлыг хадгалж тэр даяаршилд өөрсдийн онцлогоор гарч ирэх үү гэдэг чинь өөрөө их өөр шүү дээ. Гэтэл дэлхийн өөрийнх нь одоо эрдэмтэд болохоор юу гэж судлаад үзэж байгаа юм лээ. Ерөөсөө орчин цагийн өнөө цагийн дэлхийн соёлын ололт амжилт болгон шинжлэх ухааны олдоод шүү дээ. Ерөөсөө явж явж нүүдэлчдийн монголчуудын энэ гүн ухааны одоо их сурвалж гүн ухаанаас салбарлаж тэндээс их одоо оюуныхаа ундрагыг авч тэгээд тэрэн цаашаа хөгжиж дэвсээр өнөө цагийн одоо дэлхийн соёл иргэжил бий болжээ гэдэг дээр тулж очиод байна шүү дээ. Хандлага бол тухайн үед л хүнд байсан тийм хүнд байсан. Одоо бол өдрөөс өдөр цагаас цагт тийм ээ маш сайхан болж маш гоё болж. Энд бол тодорхой хэмжээнд бидний бол үйл хэргийн бас нөлөөлөл байгаа гэж бид бол итгэж байгаа. Тэгээд мөн бас биднээс гадна Монгол үндэстнийхээ хэв шинжийг хадгалж хөгжүүлж илүү одоо сайн сайхан бай гэсэн хүсэл эрмэлзэлтэй хүмүүс маань олон байна. Тэг маш олон байна. Тэр хүмүүс маань өөртөөсөө хамааралгүйгээр өөртөөсөө шалтгааллах тэр бүх зүйлсийг хийж байна. Ингээд тэр дэм дэмэндээ дээс ирчмэндээ тэр хийсэн тэр үйл хэрэг маань эргээд Монгол үндэстнийхээ тэр хэв шинжийг хадгалж Монгол үндэстэн эргээд үндэстнийрээ оршин тогтнох тэр боломж олцоогоос бүрдэхэд тодорхой хэмжээний тус тийм бол өргөж яваа гэж миний хувьд бол тийж харж байгаа байхгүй. Тэгэхээр бол бид ер нь энэ Монгол үндэстнийхээ гэсэн сэтгэл зүрэхтэй хүн бүр одоо сэтгэлээ гаргаад хийж байгаа гэж би ойлгож байна. Манай нэвтрүүлэг хэсэг завсарлаад эргээд ярилцах хэрэгтэй байгаа. Хүн зүгтээ тодорхойлох ярилцлагын цаг маань үргэлжилж байна. Манай өнөөдрийн зочноор за төрийн дээд номч тоогол ухаатай мөргөн дээлсийн улаач Осор Чамаа. За Чингисийн Монголын залуучуудын холбооны тэр үнх хөлтнаар өргөд оролцож байгаа. Хэсэг хугацааны дараа ярилцлага үргэлжлүүлэх хүлээлт авчирээ.